Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмынхаа нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүрээлэхэд бэлэн болж байна. За бид энэ удаагийн дугаараа Өмнөгов аймгийн Булган сумаас бэлтгэн хүргэж байна. Олон алдартай сууднууд төрөн гарсан аял жуулчлалын ивент олон арга хэмжээний зохион байгуулагддаг. Аял жуулчлалын бүс нутаг хэмээн яригддаг байгалийн үзэгсэлэнт газартай Булган суманд 2025 оны Өмнөгов аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан болон тэмээний баяр наадам өргөн дэлгэр зохион байгуулагдсан маа. Тус баяр наадам 2025 оны 2 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тус баяр наадамд Булган сумын тэмээчид малчтаас гадна Өмнөгов аймгийн олон сумдын тэмээчид малчид, Баян хонгор аймгаас хурдан тэмээ уяачид хүрэлцэн ирсэн өргөн дэлгэр баяр наадам зохион байгуулагдлаа. Ингээд тэмээний баяр наадмын аль бие усны нээлттэй арга хэмжээ баяр наадмын талбай дээр зохион байгуулагдаж, тэмээний баяр наадам баярын жагсаал тэмээтэй парадаар эхэлсэн байгаа. Тэмээчид малчид маань сумынхаа нутгийн удирдлагын ордны хөдөлж сумынхаа баяр наадмын зүгт тэмээтэй парад жагсаалаар энэхүү сайхан баяр наадмаа эхлүүлсэн юм аа. Парад жагсаал мэдээж Өмнөгов аймгийн Булган сумаас төрөн гарсан Улас аймгийн алдар золтой авраг малчид тэмээчид төвчээлэн отмор нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд үнэтэй хөлбөмбөр оруулж хөдөө аж ахуйн салбарт өөрсдийнхөө хөгжүүлмэрийг зориулж байгаа олон малчид хөдөлмөрчид тэмээчид маань парад жагсаалаар явж тэмээнийхэн баяр наадамд өргөн дэлгэр оролцоон гэж хэлэхэд таатай байна. Тэмээтэй парад жагсаал наадмын талбайд орж ирж улмаар сумор нутгийн удирдлагууд баяр наадмыг нээж ингээд бахтам сайхан тэмээний баяр наадам бүсийн уралдаан аль бие усны нээлттэй арга хэмжээ өргөн дэлгэр эхэлсэн. Нээлттэй арга хэмжээнд Өмнөгов аймгийн Булган сумын иргэдийн төлөө өвчтөн хурлын дарга Бацрангийн Дамдын сүрэн сумын засаг дарга Баяр сайхны төр догдох Булган сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон ган зэрэг тэргүүтэй албаны хүмүүс улам баяр наадмыг зорин ирсэн хол ойрын зочид төлөөлөгчид газрын уяачид тэмээчид нутгийн ард иргэд өргөн дэлгэр оролцсон байгаа. Баяр наадмыг албан ёс орнож сумар нутгийн удирдлагууд үг хэлж мэнчилгээ дэвшүүлж сум орон нутгийн авьяаслаг уран бүтээлчдийн урлагийн тоглолт наадамчин олны мэлмийг мялааж байлаа. Ингээд эрхэм хүндэт үзэгчид та бүхэн Өмнөгов аймгийн Булган сум зохион байгуулагдсан 2025 оны аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан болоод тэмээний баяр наадмын аль бие усны нээлттэй арга хэмжээг хүлээн авч үзнэ. Өдрлийн өнгийг орцгон хөлсөн гоминэ дөлгөөхөн ширүүхэн хоёрын хослуулан амилсан гоминэ дудаан хүйтэн хоёрыг тэнцүүлж амьдруулсан гоминэ хүний хайлан бүрдсэн өгөөр нинжин гоминэ хүмүүст таанан сагсадсан бодрон шаргалтах тадараа өсөх хөрөнд бид ганцхан хүрэн удаан өрөөнө орвоо ертөнцөд хасган бахархан дөрүүлсэн говёрон осгүй бүхний багтаасан өмнгийн шаргал говёро бахархан дууцгаая. Эрхэм хүндэт тэмээчид, эрхэм хүндэт өмнөговчууд, булганчууд Өмнөгов аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан Булган сумын тэмээний баяр 2025 арга хэмжээнд оролцогчдоо та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтхан мэдчилье. Булган сумын тэмээний баяр 2025 арга хэмжээ маань Өмнөгов аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаантай хамтдаган зохион байгуулагдж байгаараа онцлог болж байна. Булган сумын
Тэмээний баяр 2025 арга хэмжээ, тус арга хэмжээг зохион байгуулснаар дэлхийд ховорцсон хоёр бүгд тэмээг өсгөн үржүүлэх, ашиг шимийг хүртэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлах хад гол зорилго нь оршиж байдаг юм аа. Өмнөгөө аймгийн Булган сум 2024 оны жилийн эцсийн мал тоолгоор 153,466 мал тоолуулснаас 7,118 тэмээ тоолуулж нийт тэмээний дүнгээр Өмнөгөө аймагтаа 6 дугаар байрт эрүүлэгдсэн амжилттай байна. Мөн тус сумын хамгийн олон тэмээтэй өрхөөр Дэмбагийн тэмээчин эс Дүгэрсүрэн ах маань 375 тэмээ тоолуулсан багтан амжилтыг үзүүлээд байна. Булган сумын тэмээний баяр 2025 арга хэмжээ маань баруун бүсийн хурдан тэмээний оролдоотой хамттан зохион байгуулж байгаа учраас Өмнөгөө аймгийн газар сумдын хурдан сайхан тэмээнүүд хүрэлцэн ирж нутгийн дэвжээд маань тоосоо өргөж байгаад Булган сумын садаргын хамгийн газрын хамт олон мөн иргэдүүлэгчдийн хуралгээд нийт хамт олон булганчуудынхаа өмнөөс төлийг талархаж байгаагаа мөн илэрхийлье. Ингээд Өмнөгөө аймгийн баруун бүсийн хурдан тэмээний оролдоо Булган сумын тэмээний баяр 2025 арга хэмжээнд оролцож байгаа нийт тэмээчидтэй дэлхийд ховорцсон хоёр бүгд тэмээгээ өсгөн үржүүлэх ариун их үйлсэд гялалцсан их амжилтыг өсөн өрөөж тэмээн сүргэн төмөө мараан өсөн өрөвчхийн үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж өнөөдрийнхөө арга хэмжээг нээстийг мэдэгдэе. Боин зүргийн манлай буур нэртэй эцэг малн бусад булаасаан өвөрмөв хон шиттэн дээдэлж гавал тэргүүрийн хүндэл галын төлөө чимгэлдэг нь галзгүй байхын бэлэгдэлтэй гандан бурч хүү зэрэгтэй гайхмаар сонин авиртай гавшгай хурдан болон сам бурхны саллахтай гангар чангар чардаг орсон буурны шин гадаа замдэрхөөс нь нөлгийн бол сүргийхэн захад хангалсан сүрж ухаан отарсан сүүлээ зөхөж шавсан цагаан хөөс хаялсан сантай дээр гангарсан цадагжудгаан гайхуулсан араашидтэй хавирсан алсан барчиг дуурсан идэл шоолон багсгсан эдийн ичөө чангалсан ингээд дэмэнийг дагнуулсан эцэн сэргийгээ жимгэнүүлсэн шилэн ширгөө заарлсан шилбэрэн таагалсан уруу ламан нангалсан уу сонтой өлгөцсөн шал шавуул зогсдог шантарч уцхыг мэддэггүй орооны лэнийг цагаа олон гинзэн авир тавилдаг орсон буурны шин зангар шингаасан зарим мэдэн зүйлийг хэлье хүзүү тавин хурдлсан гүстэцэн хүн тулалдсан эртмээ тайлах харахаараа эгдүү зургүй хүрдэг ургаамат нь зэргөөсөн унаж хөрвж болсон уусгараа туулгасан уусаар нь хөрвүүл дайрхаас уцхгүй өвдөг өрвийн халдах шүү өшөө хонзонгон авдах шүү өргөдөлтөд хайдах шүү өөрийгөө сэргийг хамгаалах шүү хаширэсдийн дуу таньдаг шүү хариулга малгаандаа сулсан шүү хаваардан суутаа шүү хайлган сайхан зантаа шүү зам болгоноор ирлээд байх юм бол замбраагүй болоо. Жал хондгийн өлийг даасан жал хаан муудад сүлдээгүй жавалтай үйдээр гангартай жавхаа хэмэрн буураагүй. Тэнэгэр говьдан заанг гэдэг сүрх цуужаараа гайгалтай гэдэг бүйл урдгаараа хөтгсөн буин зүргээ манлайсан үр төл олонтой өснөө сарвантай хүрээгээ дэлгэн өргөцсөн хүрэн голдуу хүн зүстэй бууран олон тэмээний чинь буин гიშгэн аривжин дэлгэрэх болтугай. Ави Өмнөгөө Булган сумын спортын мастер аймгийн алдар туяаш амийн гэдэг хүн байна. Балжийн амийн гэдэг хүн. Ави ернэн 93 94 оноос хойш Булган тэмээн тэмцээн болж эхэлсэн. Тэрнээс хойш ер нь тасралтгүй орж байгаа Булган Өмнөгөө
энэ орой хамгсамдаар очсон, явсан, ирсэн, өрөнгөгаар явсан. Манай хувьд одоо уйлмалдаад поло буйхайг сайхан тоглож байгаа. Одоо буйханд алт мөнгөний төлөө нэг багын тоглож байгаа. Манай нэг хоёр өргөндөө тоглож байгаа. Тэгээ тэмээний хоёрыг сайхан болж байна. Баруун бүс болж байна. Тэнгэр орнустыг сайхан байна. Тэгээ бүгдээрээ сайхан наадцгаа гараад гэж ярий. Энэ жил одоо булган суманд маань их сайхан өнтөө үйл болж шүү дээ тийм ээ. Өвжилтийн төлөв. Энэ жил бол өнтөө үйл ер нь би одоо 64 тавтай болж байгаа хүн. Ийм өвөл ер нь бараг үзээгүй дээ. Яг намраараа байна. Мал хой бол тарганаараа, адуу бол гүү бол оноотойгоо, үнэ бол битүү тарган янз байгаа. Тэмээ бол энэ жил янз таргас. Ер нь булган даяар бараг Монгол даяараа дэлгэрсэн шиг байна лээ. Энэ жил ер нь сайхан өвөл ер нь намраараа. Хавар дэш манай эдлэг жоон салхи гардын дошоо юм том байхгүй шүү сайхан. Үнэхээр сайн дулаахан байгаа. 오줌마가 덩치미게 엄마 하트성한 흥그르게 오디게 버럭성에 틈에게 놓은다스 엉망이 흐르며 앞에가 바라봐 대신큰 전중 지어보나비 오치게 위든데 얼른게 옥함 못도 다루지게 어쩔 수 없는 낙지 놓은다스 어찌럽도 장당새 그날다르바 대신큰 전중 지어보나비 За баяр наадмын нээлттэй арга хэмжээний үеэр Тэмээ соёл уралдааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Өмнөх сургуулийн спортын мастер болон Тэмээ соёл уралдааны хамгийн алдар туяач хэмээх эрхэм цолуудыг бас гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За энэ өдөр сумын алдар туяач хэмээх эрхэм цол тэмдгээр Булган сумын уяач Отгонбаатар шагнагдаж цолны эзэн болсон бол за Тэмээ соёл уралдааны холбооны Өмнөх сургуулийн спортын мастер хэмээх эрхэм цол тэмдгээр Гомборгчаа Баатар царнаар шагнагдсан байгаа. Шагналыг Өмнөг аймгийн Булган сумын удирдлагууд гардуулан өгч за цаашдынх нь уралдаан тэмцээн болон за ажил амьдралд нь сайн сайхан өхнийг өсөн ирсэн юм а. Баатар царны жаргалын хүнээ хоо баярт нараа хийцээ хоо настны залуучууд наригж байна хоо нарийн дууган ргё хоо өдрийн сайхан цагийг хоо уйхан хавраа
хүлэг даахоо утан шилт жаргалын хиндэгөө урги ханарар бидодиэхөө урги ханарар бидодиэхөө. За эрхэм хүндэт үзэгчдээ Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулагдсан 2025 оны Өмнөг аймгийн 2025 оны аймгийн бүсийн уралдааны хурдан атны хүү гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та харж байна. За өнгөн дээр 88 дугаартай улаан хөрөмтэй уралдаанд унтсан одоо ат хөнгөлөд одоо гараавчлаа. За энэ одоо Өмнөг аймгийн Мандалаа сумын үеяч гэрэл сүхотын одоо хурдан одоо улаата шаратаа. За өнөө жил одоо Мандалаа сумынхан баяр наадманд одоо хайргийн амын үдэнд одоо хайргийн 3 удаа хурдсан юм одоо хурдан ат одоо сараас дөнгөлөд одоо гараад байж харагдаж байна. За өнгөн дээр 11 дугаар 17 дугаартай энэ Өмнөг аймгийн 3 дэсмийн уяач мөнгө цэцгийн мөнгөн шагагийн Жордан шар гэдэг ат одоо өнгөлөд одоо гараа ивдсэн. За 2 дээр мөн одоо Өмнөг аймгийн 3 дэсмийн уяад шоу Нямасрын одоо ойжрлуулж байгаа 2 тим одоо гарч ирсэн байна. За ингээд цаатлаар одоо бас өнөө жилийн улсын бүсийн уралдаанд одоо Дорногов аймгийн сайн шанд хотноос зохион болгосон улсын бүсийн уралдаанд төрүүлсэн одоо хар хат одоо гарч ирсэн бол дунд нь за Өмнөг аймгийн Булган сумын уяач бүрэн жаргалын дансрынгийн одоо хурдан хөөх хат гэж за ингээд одоо мөн Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдарт уяач шоу Нямасар одоо уяач цэцгэн тааруулдаг ийм одоо хурд одоо хурдан хат гарлаа. За ингээд өнгөн дээр наадлаар одоо Өмнөг аймгийн 3 дэсмийн уяач мөнгө цэцгийн мөнгөн шагагийн одоо хурдан Жордан шар за дунд нь Өмнөг аймгийн Булган сумын уяач бүрэн жаргалын дансрынгийн хурдан хөөх хат за цааталт нь Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдарт шоу Нямасрын одоо хурдан хат гэсэн 3 хат одоо гарсан бол 4 дээр Өмнөг аймгийн Хөрмөн сумын Жанжинбаг аймгийн алдарт уяач Батулгын Хадбаатар одоо хурдан 5 дээр Өмнөг аймгийн Мандалаа сумын уяач гэрэл додын одоо хурдан хат одоо гарч гэрэл додын сүхэтийн одоо хурдан гарч гарсан бол 5 6-гийн бүрэн дээр Өмнөг аймгийн Намган сумын сумын алдарт уяач Бэлгүүний ууган баярын одоо хурдан хат одоо гарч ирсэн байна. За наадлаар 52 дугаартай Өмнөг аймгийн Булган сумын уяач Бямбжийн одоо хурдан шар хат одоо аймаг бүсийн наадманд одоо хэд хэдэн дөрөвтэй ийм одоо хурдан хат одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо Өмнөг аймгийн Булган сумын нутагт одоо Өмнөг аймгийн 2025 оны баруун бүсийн хурдан тэмээний уралдаан зохион байгуулагдаж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан атны уралдаанд одоо бүртгэгдсэн хурд хурдан атнууд энэхүү гарааны 6 дээрээс одоо ирлээ. За арын атнууд одоо орж иж байна 27 дугаартай хурдан энэ хэний ат одоо орж иж байгаа шиг бах юм. За Өмнөг аймгийн Баянгова сумын аймгийн атад Дуламсрын хүрэл атын одоо хурдан атад орж ирсэн ба орж иж байгаа харагдаж байна. 7 дугаартай наадлаа Улаанбаатартай хурдан Өмнөг аймгийн Мандалаа сумын төвшин жаргалын одоо хурдан хөг хат гэсэн. За энэ одоо 9 10 11 дээр одоо ийм 3 хат одоо нэлээд зүтгээтэй гарч ирлээ. За одоо ингээд арын хатуудыг манай зурлаа суугаад бүрэн дүүрэн одоо бүгдийг одоо сайхан харуулах гэж байгаа шиг байна. За арын 8 дугаартай удаа хатад орж ирсэн. За 46 дугаартай энэ Өмнөг аймгийн Булган сумын уяач Сэдэнбат Бикотын одоо хурдан ягаан хатуудаа гараавчлаа. За Өмнөг аймгийн Булган сумын уяач Адиагүгийн лавгжийн одоо хурдан хүрээ хатуудаа манай зурлагчийн дунд харагдаад өнгөрлөө. За мөн одоо бас арын хатууд үлээ зүтгээтэй Өмнөг аймгийн Булган сумын уяач Батөрөлийн улаат Өмнөг аймгийн Ноён сумын уяач одоо отхон чулууны одоо хурдан хат гэсэн. За ингээд одоо энэ хатнууд одоо араас одоо зүтгээтэй. За ингээд газар нутгаас хүрэлцэн ирсэн 23 хат өнөөдөр Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулагдаж байгаа 2025 оны аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан атны уралдааныг одоо отны уралдаанд одоо бүртгэгдсэн байгаа. За ингээд Өмнөг аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар за тэгээд одоо хүүхдийн байгууллага хөдөө аж ахуйн одоо салбарын хамт олон за зохион байгуулах одоо комиссийн ингээд бас олон хүмүүсийн одоо хамтын одоо үйл ажиллагаан дээр энэ сайхан одоо баяр наадам өргөн дэлгэр одоо зохион байгуулагдаж за Өмнөг аймгийн Булган сумд одоо 2025 оны Өмнөг аймгийн одоо аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан одоо болж байгаа. За одоо манай зурлаач бүх одоо тэмээнүүдийг сайхан харуулад одоо ингээд урагшлаад үзүүрийн тэмээнүүдийг одоо харуулах гэж байгаа шиг байна. За газар нутгаас одоо хүрэлцэн ирсэн өнөөдөр 23 ат өнөөдөр баяр наадамд одоо орлоо. За одоо улсын баяр наадмын төрөө за мөн одоо ус Өмнөг аймгийн Төмөн тэмээний баяр наадмын төрүүгээд за тэгээд аймаг сум орон нутгийн чанартай олон наадамд одоо төрүүлж яригдсан ийм одоо хурдан тэмээнүүд өнөөдрийн баяр наадамд одоо хүрэлцэн гэж одоо урлаж байгааг одоо үзэгч та харж байна. За ингээд одоо энэ хоёр хат одоо уршилж байна. Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдарт Дуламсрын Хүрэл Баатарын одоо хурдан шар хат одоо уршилж байгаа бол за ар дээр нь сая Өмнөг аймгийн Баян сумын төвшин жаргалын хурдан хат одоо манай зурлаачийн дурд одоо харагдаад өнгөрлөө. За 8 дугаарт Өмнөг аймгийн 3 дэсм байж мөн аймгийн алдарт байж мөнхөгийн золбог одоо хурдан хат энэ бөө хатан дунд одоо сайн уршилж байгаа харагдаж байна. За ингээд уршилсаа өдрөө тахтан орлоо. 78 дугаарт энэ за сааралд малгайтай уралдааж унтсан. За энэ одоо Өмнөг аймгийн Намган сумын сумын алдарт Бэлгүүний ууган баяр өнөө жил одоо 2025 оны 1 сарын 10-ны өдөр Өмнөг аймгийн Намган сумынхан баяр наадам төрүүлсэн. За Өмнөг аймгийн
Ноён сүмийн аймаг алдартай Жавзангийн отхон баярын одоо хурдан харахт одоо манай зурлагчийн дунд одоо харагдаад өнгөрлөө. За Дожин дэдийн цэцгмаа гэж одоо түүний хань одоос харатыг одоо унсан энэ дундууруулаас урагшлаад байгаа харагдлаа. За одоо ингээд урагшилсаар байгаа үзүүрийн хатнуудыг одоо үзэгч та бүхэндээ харуулах гэж байгаа шиг байна. За ингээд одоо үзүүрийн хатнууд одоо нэлээд одоо зүтгээд агаар авсан 3 хат одоогоор авсан. За 4 ач одоо хатгаар авсан. За энэ дундаас энэ 15 дугаартай бүртгүүлгүй хат одоо орж ирсэн юм байна. За ингээд 17 дугаартай хурдан шар хат одоо өнөөдрийн баяр наадам хурдан хатныг одоо хүртээ хийж байгаа. За тайлаг тормонд улс улсын наадамд одоо хайрыг дөрүүлсэн. За Өмнөг аймгийн 3 дэсмийн аймаг алдартай Бадам хамтын цолмон одоо үйл шурдлуудаг байсан. Одоо ингээд мөнх цэцгийн мөнгөн шагагийн одоо хурдан шар Жордан шар гэдэг одоо нэрээр нь одоо сандахгүй. Өнөө жил одоо Өмнөг аймгийн 2025 оны Төмөн Дэмэний баяр наадам төрүүлсэн ат шүү. За ингээд одоо мөнгөн шагагийн одоо хурдан садаа хатуулаад наадтал одоо оршиж байна. За цаатны уртан зэрэг Өмнөг аймгийн Баян-Хонгор аймгийн Шинжин сүмийн угуул Өмнөг аймгийн 3 дэсмийн Ариада Шоомын ямсрын одоо хурдан 2 хат одоо оршиж байгаа. Дунд нь явж байгаа одоо Шоомын ямсрын хууль шурдлуулдаг. За Өмнөг аймгийн Болгон сүмийн Тэмээ соёл урлагийн холбооны тэргүүн бүрэн жаргалын даансрынгийн одоо хурдан хөг одоо оршиж байна. За хамгийн цааталд нь 2025 оны Дорног аймаг зохион байгуулагдсан улсын баяр наадамд одоо төрүүлсэн Өмнөг аймгийн 3 дэсмийн Ариата Шоомын ямсрын одоо хурдан хар хат одоо оршиж байна. Ламын хар гэдгээр нь одоо халах Монголд алдартай ийм одоо хурдан хат одоо цаатгаар зүтгэсэн. За ингээд Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулагдаж байгаа 2025 оны Өмнөг аймгийн баруун мөсийн хурдан тэмээний уралдааныг энэ 3 хат одоо хөтөлсөн. За хар хатууд одоо энэ жилийн тухайд үнэхээр одоо хурдан байгаа даа. Газар нутгийн олон цууд одоо хурдан тэмээнүүд одоо чуулсан Өмнөг Дорног аймгийн улсын бүсийн уралдаанд одоо төрүүлсэн ач юу дээ Шоон ямсрын одоо хурдан хат. За ер нь тайлаг хурдан байсан 5 настай тэмээ одоо хурдан байсан. За ямсрын одоо хурдан хат одоо өнгөлөөд одоо гараа авчиж байгаа шиг байна. За ингээд хар хотод 10 одоо хурдан байгаа юм байна. За хоёр дээр Жордан шар одоо оршиж байгаа. Жордан шар үзүүр сайтай да. За ингээд Жордан шар бол одоо өнөө жилд Төмөн Дэмээнийхэн баяр наадам төрүүлсэн. 3 дэсмийнхэн баяр наадамд одоо хол тасархаа төрүүлсэн. За улсын баяр наадамд одоо арайхан одоо харьж чаддаг 7-8 одоо хурдалсан ийм одоо хурдан хата. За мөнх цэцгийн мөнгөн шагагийн одоо хурдан шараад Жордан шар. За 3 дээр Өмнөг аймгийн 3 дэсмийн Ариата Шоон ямсрын уйл шурдлуулж байгаа. За Өмнөг аймгийн Булган сүмийн Тэмээ соёл уралдааны холбооны тэргүүн бүрэн жаргалын даансрынгийн одоо хурдан хөх хат. За хөх хат одоо улсын баяр наадамд бас л өнгөтэй сайхан одоо оролцож байсан. За энэ 3 хатны оронд одоо өнөөдрийн уралдааны төрөө одоо тодорхой нь одоо ойлгомжтой болж байгаа ч арын хатнуудаас аваад итгээд одоо хоол салж байна. Аргагүй одоо аймгийнхаа Төмөн Дэмээний баяр наадам төрүүлсэн. За улсын баяр наадам төрүүлсэн ийм одоо хурдан тэмээнүүдээс өнөөдрийн баяр наадмын одоо баруун хушаагийн тэмээний баяр наадмын хурдан хатны уралдааныг хөтлөөд одоо оршиж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан хатны уралдааныг за ингээд Шоон ямсрынгийн одоо хурдан хат одоо хөдөлсөн хിവэрэ үзэгчтэй. За үүдээ хувирын зайтай одоо хөдөлжээ. За ар дээр нь Жордан шар. За Жордан шарт одоо үзүүрлэгээ зүтгэндээ Төмөн Дэмээний баяр наадамд одоо Өмнөг аймгийн Баян улсын аймаг алдартай Синдмагийн юм нутгийн одоо хурдан шар тэмээний авраг шар тэмээний араас зүтгэсээр байгаад Төмөн Дэмээнийхэн баяр наадамд одоо төрүүлснийг одоо таахан болоодохгүй саяхан одоо санаж байгаа бах. За ингээд Шоон ямсрын одоо улсын бүсийн баяр наадамд төрүүлсэн. За ийм одоо хурдан хатад одоо өнөөдрийн баяр наадам хурдан хатны уралдаанд хөтөлсөн. За ингээд одоо барай 2 цоо үзүүр 2 хатны уралдаа үзүүштэй болох нэ. Шоон ямсрынгийн одоо мөнгөн шагагийн одоо хурдан хатад Жордан шар одоо зүтгээстэй үзэгчтэй. Өмнөг аймгийн 3 дэсмийн мөнгөн шагагийн Жордан шар одоо зүтгээтэй. За цаатал дээр нь Шоон ямсрын одоо хурдан хар хат одоо ламын хар хат одоо зүтгэж байгаа. За ингээд үзүүрийн уралдаа үзүүштэй. Аргагүй одоо аймгийн бүсийн уралдааны гал гарсан ганган сайхан уралдаан болж байна. За Жордан шар одоо зүтгэж төрүүлэх нь үү? За улсын баяр наадмын төрөө хараатай. За улсын баяр наадамд одоо төрүүлсэн амжилттай бас баттгаж Өмнөг аймгийн баруун мөсийн хурдан тэмээний уралдаанд төрүүлэх үгдгүй юу гэдгийг одоо бүгдээрээ харахад одоо үлдэж байгаа шиг байна. За ингээд одоо үзэгчдийн үзүүрлүү одоо үндсэнд одоо 2 хотод орж иж байна. Жордан шарыг одоо сурлаач нь одоо зүтгүүлсээр байна. За ингээд Өмнөг аймгийн баруун мөсийн одоо Болгон сум зохион байгуулсан баруун мөсийн уралдаанд аймгаад одоо Шоон ямсрын одоо хурдан хар хотод төрүүлж мөнх цэцгийн мөнгөн шагагийн Жордан шар аман үзэнд одоо хурдаллаа. За 3 дээр Шоон ямсрын уйлжуулж байгаа Болгон сумын тэмээ соёл уралдааны холбооны тэргүүн бүрэн жаргалын даансрынгийн одоо хурдан хатад бодлоо. 4 дээр Баттуулгын Хадбаатарын одоо шар хат. За ингээд одоо айргийн 4-д одоо хурдулж байгаа шиг байна. За 5 дээр араа зүтгээд Өмнөг аймгийн Ноён сүмийн аймаг алдартай Жавзангийн отхон баярын одоо хурдан хар хат одоо айргийн 5-д одоо хурдуллаа. За 6 дээр Өмнөг аймгийн Номгон сумын уяач Пэлгүүний одоо хурдан хатад одоо орж иж байгаа шиг байна. За ингээд арын хатнууд одоо орж иж байна. 2 дугаартаа хурдан хат араас зүтгээд орж иж байна. Өмнөг аймгийн Өргөн сүмийн аймагт төдвийн гамбатын урд одоо хурдан хат 7 дээр одоо хурдуллаа. За их л одоо араас одоо зүтгэж байгаа шиг харагдаж байсан. За ингээд арын хатнууд одоо орж иж байна. Арын хатнуудын өнгөн дээр 8-ын бүрэн дээр Өмнөг аймгийн Мандал авсан мөнгө яаж гэрэл одын Сүх хотын одоо хурдан хат одоо 8-ын бүрэн дээр одоо орж иж байна. За ингээд одоо арын хатнууд бол одоо ширүүх хөвөлтэй сайхан
орж иж байна. Ингээд та бүхэндээ Булган сум зохион байгуулсан аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан атны уралдааны хүргэлээ. За баяр хүргэе. Өнөөдрөөс Өмнө Говь аймагт зохион байгуулж байгаа баруун бүсийн хурлын сайхан хатаа төрүүлж айлдууллаа. За маш баяртай байна. Өөрийгөө сайхан танилцуулахгүй. За би Баян хонгорын шинжистэй уугуул Өмнө Говийн 3 төсөө Тостоогийн уяач Нямасар гэдэг хүн байна. За энэ жил хар тэмээ маань улсын бөстөч төрүүлчихэд ирлээ. Бар тэмээ маань улсын бөстө 15-аар ирчээд. Тэгэхээр энэ чи ахиж уралдъя гэж зориод ирсэн. Тэгээд уралдаа сайхан уралдлаа хоёулаа 1-3-аар ирлээ. Наадам сайхан болж зохион байгуулсан тийм. Наадмын талаар сайхан болж байна. Зохион байгуулалт сайтай хөл хөдөлгөөн өнөө сайхан зохицуулсан. Тэгээд энэ сумын замгийн газар болон цацаг даргын хамгаалалт газар болон иргэдийн хуралд зохион байгуулж байгаа усуд энэ өдрийн халуун баярыг хүргье. Өмнө Говийн 3 төсөө мөнгөцгийн мөнгө шиг. За тэмээнийхээ тухай ярихгүй юу? Миний тэмээч нэлээд оролдож байна да. Хаанах гаралтай одоо энэ жил Миний утган тэмээ. Энэ жилийн 6-7 гаралтай болж. хаана орж байгаа. За сум аймаг Төмөн дэмэнд төрүүлж. Хатаа сайхан айлдууллаа. За баярлалаа. Өнөөдөр Өмнө Говийн баруун бүс дээр тэмээг харагдууллаа. Тэг сайхан байна. Тэмээнийхээ талаар сайн ярихгүй. За энэ тэмээгийн талаар хаад би энэ жил Соломон гэдэг дүүгээс авсан. Энэ тэмээг анхны харалтанд авчиртай байрагдлаа. Тэг сайхан байна. Тэгээд дүүдээ уулам их амжилт. Тэгээд амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд сайхан тэмээг өгсөн. Дүүдээ баярлалаа. Баруун бүстэй сайхан хайргийн тав турдлууллаа тийм ээ. Тэглээ баруун бүстэй ирж уралдаад хайрцсанаа баяртай байна. Хаанасаа ирж оролцсон та? Ноён сумын ганцгаад байгаас ирж уралцсан. Хаана оролцоод ирв? Хамгийн сүүлд. Түмэн тэмээндээ уралдчаал. Тэгээд тэмээн дээр хэдэд оров? Түмэн тэмээндээ 11-ээр орсон. За ингээд Өмнө Говь аймгийн Булган сумын Эрдэнэ төлөвчдөр засаг даргын тамгын газар тэмээ соёл уралдааны холбоо зохион байгуулсан 2025 оны за Өмнө Говь аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаа энэ саган тэмээний үеийн наадмын шагнал гардуулах арга хэмжээ хэлсэн. За ингээд Атан тэмээний уралдаанд төрүүлж яригдсан Атан тэмээнүүдийн бай шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд өргөмшил медаль мөнгөний шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд өнөөдрийн энэ сайхан баяр наадмыг одоо зохион байгуулж байгаа сум орон нутгийн удирдлагууд, баяр наадмыг зохион байгуулагчдын төлөөллүүд за тэгээд одоо өнөөдрийн Атан тэмээний уралдаанд төрүүлж яригдсан хурдан тэмээнүүдийн одоо бай шагналыг гардуулан өгч эзэн хүмүүст нь баяр хүргэж байна. За Өмнө Говь аймгийн Булган сумд тэмээний баяр 2025 арга хэмжээ маань Өмнө Говь аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаантай хамтдаган зохион байгуулагдж байгаараа онцлог сайхан болж байна. За өнөөдрийн тус арга хэмжээнд бол 3 насны тэмээ уралдаж байгаа. Атан тэмээ, тайлэг тэмээ, тором гэсэн одоо нөө бүсийн цол зэрэг болгодгоор онцлог болж байгаа учраас газар газрын хурдан тэмээд ирсэн бас сайхан наадам болж байна. За мөн Булган сумын тэмээний баяр 2025 арга хэмжээний хүрээнд тэмээтэй буухай тэмцээн, за тэмээний поло тэмцээн, мөн сайхан ос гэсэн төрлүүдээр арга хэмжээ маань амжилттай сайхан зохион байгуулагдаад өнөөдөр одоо ингээ 2 дахь өдрийн хоног үзье явж байна. Булган сум маань одоо Өмнө Говь аймагтаас тэмээ бүхий сумдаа ордог. Одоо энэ жилийн хамгаалт тоолгоор бас эхний 6-аад одоо бичигдсэн гэж түрүүн та үг хэлэхдээ хэлжсэн. Тийм ээ, энэ жилийнхээ бас мал тоолгын өвлжилтийн талаар бас нэг хэлнэ. За энэ жилийн хувьд бол цаг газар сайхан байна. Мэдээж цас цудгүй, хүн малын зоо тэнгэр сайхан, өнтөө сайхан үйл болж байгаагаар бас сайхан байна. Бид бүхэн ч гэсэн одоо баярын арга хэмжээ хийхэд малчтай маань оролцоо, тэмээчтэй маань оролцоо бас өргөн дэлгэр сайхан болж байна. За Булган сумын хувьд бол Төмөн тэмээний баяр гэж нэвэнт арга хэмжээг бол зохион байгуулж ирсэн одоо өмнөх жилүүдийн тийм сайхан түүх боломжлууд байж байгаа. Тэгээд аймгийн хэмжээнд бол энэ жил одоо 26 дахь жилдээ зохион байгуулж байгаа Төмөн тэмээний баяр арга хэмжээ бас тодорхой онцлогуудыг Булган суманд бас зохион байгуулж байсан. Бид бүхэн бас тухайн цаг үед бас ажиллаж амьдарч байсан иргэд одоо энэ олон нийт бид бүхний хувьд бол сумандаа бас энэхүү арга хэмжээгээ бас эргээс эргээгээд жил бүргэн бас боломж болгон зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна. Нийт сайхан оролцож байгаа тэмээчтэн газар газрын уяачтаа бас бүгдэнд нь сайхан амжилтыг хүсье. Мөн одоо дэлхийд ховорцсон 2 бүгд тэмээг өсгөн үржүүлж байгаа эрхэм тэмээчтэн бас тэмээн сүргэн түн умаараа өсөн арвиж болтгой гэсэн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье да.
За Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулагдсан 2025 оны аймгийн баруун бүсийн хурдан тэмээний хуралдаан болоод тэмээний баяр наадмын үеэр тэмээтэй сайхан ганган хосын тэмцээн зохион байгуулагдсан. За ингээд энэхүү тэмцээнд нийтдээ 5 хос бүртгэгдэн оролцлоо. За тэмээчдийн үйл өмжлөл болоод за тэмээнийхэн зүс, за тэмээчдийн идэл хэрэглэл, тэмээний идэл хэрэглэл гээд олон зүйлийг шалгуур болгодог гой ганган хосууд наадамчин олныг бас баясгаж за наадмын талбайд орж иж тэмээтэй ганган сайхан хосынхаа тэмцээнд өргөн дэлгэр оролцсон юм аа. За ер нь одоо тэмээтэй ганган хосын тэмцээн бол жилээс жилд өргөжж за энэ тэмцээнд бол оролцогч нар ач холбогдол өгж ихээр одоо бэлддэг болсон. За энэ жудахаар одоо тэмээтэй ганган хосын тэмцээн үнэхээр одоо шалгуур өндөртэй, үзүүштэй, за олон талын ач холбогдолтой, за тэмээчийн хүний гоё сайхныг олон нийтэд одоо сурталчилсан, тэмээнийхэн өв соёлыг бусдад одоо харуулсан ийм сайхан уралдаан тэмцээн болдгоороо тэмээтэй ганган хосын тэмцээн бол олон талын ач холбогдолтой, онцлогтой тэмцээн уралдаан болдог юм аа. За ингээд одоо 5 хос нөхөө тэмцээнд оролцож, за ингээд тэмээгээ сайхан унаж, за тэмээнийхээ одоо эд тавыг гайхуулж, наадамчин олондоо одоо мэдчилж, за өөрсдийнхөө тэмээний зүс өмсөн гутал, өмсөн дээл хувцас бүхий л зүйлээ олон түмэндээ харуулж нөхөө тэмээтэй ганган хосын сайхан тэмцээн өргөн дэлгэр болж байлаа. За ингээд Булган сумд болж байгаа Өмнөг аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан, за тэмээний баяр наадмын ганган сайхан хосын тэмцээнийг одоо тусгаалan гарсан шүүгч нар шүүж тэмээчдийн идэл хэрэглэлийн талаар асууж тодруулж за өвлөгдөн ирсэн эртээр үеийн идэл байна уу бүгдийг л одоо харж шалгаж одоо энэ хөө тэмээнийхээ ганган хосын тэмцээнийг бас шүүж дүгнэж дүгнэлтээ гаргасан. За ингээд Булган сумд одоо болж байгаа Өмнөг аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан болоод за тэмээний баяр наадмын ганган хосын тэмцээний дүн гарахад за 1-р нь Булган сумын дэм багийн даансган мөнх цул нар 1-р байранд орсон бол за 2-р байранд Булган сумын даалвагийн Бямбут цоод бол отхон цэцэг, за 3-р байранд Булган сумын Хавцгай тоогийн отхон чулуу судмаа нар шалгарч бусдыгаа анлайлсан байгаа. За ингээд тэмээтэй ганган сайхан хосын тэмцээнд амжилттай оролцож за одоо тэмээчийн хүнийхээ олон сайхан онцлогийг харуулсан тэмээнийхэн эд тавыг гайхуулан оролцсон тэмээчид малчидаа за сум орон нутгийн өдөрлгүүд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс за шагналыг нь гардуулж за гэр бүлүүдтэй хосуудаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байлаа. Тэмээний баяр сайхан хосын төрөлд оролцож тэргүүн байр эзэллээ. Тэгээд бас өөртөө болон сайхан тэмээнийг унж яваа эд чиргэлж байгаа юмнуудыг сайхан тэгээд дэлгэрэнгүй танилцуулахгүй тийм ээ. За сайн байцгаана уу. Тэмээний баяр маань өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээ ингээ баяртаа оролцоо явж байна. Өөртөө сайхан танилцуулахгүй. Намайг болохоор Батуянгийн мөнх цул гэдэг Мандлава сумын уугуул. Нөхөр маань Булган сумын дэм багийн малчин байгаа. За ер нь энэ төрлийн тэмцээнд өмнө оролцож байв. За өмнө нэг удаа нэг Мандлагад нэг оролцож байсан. Битүүрэл яг тэмээ юу сайхаас оролцохдоо өөрсдийнхөө тэмээн сүргийг өөрсдөө тэмээгээ малалдаг, саадаг, ноосолдог, ундаг, уралдуулдаг, эдэлдэг бүх юм нийтдэг болсоо. Яг л нэг энгийн сайхан Монгол ахгаар тэгээл оролцлоо. Яг эдэл хэрэглээ бол яг ерөнхийдөө нэлээ үе удам дамжсан чанартай юмнууд бий дандаа. А сүүлийн үед авснууд нь болохоор дандаа өмнө гуйн гар орчууд тиймэрхүү хүмүүсэл юмнаад байгаа да. Сайхан тэмээ хос одоо оролцож одоо 2-р байранд орлоо. Баяр хүргэе. За баярлалаа. 2-р байранд орж сайхан оролцлоо. Баярлалаа. За өөрсдөө сайхан гэр бүлийнхээ хүмүүсийг танилцуулахгүй юу? За манай ахиндар Баяндлаа сумын Харангийн кэстэй iPhone 8 гэдэг юм байна. Миний Булган сумын даалвагийн иргэн Бямбут цоод гэдэг юм байна. Үзэлдээр авторж өгнө. Харангийн кэстэй оролцож байгаа. Манай там уу баяр уу баг уу Монголын дэрүүлээрэн гэж оролцож байгаа. За өмнө энэ сайхан хостой тэмээнд төрөлд оролцож байсан уу? Гөө бид анхудаага оролцож байна. Анхудаага оролцоод бас бэлтгэл сайн ангаж оролцсон байна. Одоо энэ өөрсдийнхөө одоо энэ бэлдсэн хоёулынхаа талаар ярихгүй юу тийм ээ энэ бэлдсэн зүйлүүдийнхээ талаар. Уламжилсан байгаа өмсчихэд эдэлсэн байна. Анхудаа орж байгаа болохоор баяртай байна. Өөргөө хоёр ботхон ахтай хоёр тэмгэрээ сайхан хостороод 3-р орсонд байранд орсонд баяртай байна. За өөрсдөө сайхан танилцуулахгүй гэр бүлийнхээ хүнийгээс. За Өмнөг Булган сумын Бямбагийн отгонцол манай насаар адуу малсан адууч хүн гэж би өөрөө аймгийн авраг малчин битээ. Тийм юм байна. Манай Өмнөг аймгийн Баяндлаа сумын Цаасрынгийн судмаа гэдэг. За одоо өнөөдрийн өмсөж зүүж хэрглэж байгаа зүйлүүдээ хэр бэлдэж оролцсон? Бэлдсэн. За энэ ерөнхийдөө бэлдээ тэгээд ер нь өөрснийхөө уламжил дамжиж ирсэн эдэл хэрэглээр оролцлоо доо.
За өмнө нь энэ төрлийн тэмцээнд оролцож яав. Оролцоо анх удаага орж Анх удаага оролцож хоёрдугаар байна тий. За цагаан булганчуудаас ерөөлөө үл. За баярлалаа. Сайхан наацгаарай. Хүмүүст үзэгчтэй бид хүн та бүхэнд Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулж байгаа 2025 оны баруун бүсийн хурдан тэмээний уралдааныг бүрэн эрхээр нь одоо хүргэж байгаа. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдаанд одоо бүрдэгдсэн хурц хурдан тайлагнууд одоо уралдааны замнуудаа гарсан байна. За энэ жил болоод за тэгээд Тормондоо, Шилбэндээ бас аймаг одоо бүсийн уралдаанууд бас айрыг төрүүлсэн хэд хэдэн тайлагнууд бас өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдаанд бүрдэгдсэн байсан. За ингээд Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулж байгаа 2025 оны баруун бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан тайлаг гарааны 6-аас эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харлаа. За ингээд одоо үзүүрийн тайлагнууд бол одоо хөтлөөд одоо гараа ивдсэн. За арын тайлагнууд одоо орж иж байгаа шиг байна. 34 дугаартай Өмнөг аймгийн Сэврээс юмж мөнгөдгтэн ганд өмрийн одоо хурдан одоо хүрэн тайлаг одоо энэ 6 7 5 6 дээр 6 7 дээр одоо уршилж байгаа шиг байна. За үзүүрийн одоо хэд хэдэн тайлагнууд нэлээд зүтгээд одоо гарч ирээд хурдан тайлагны уралдааны хөтөөд одоо гараа ивцсан. За ингээд Өмнөг аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчтэй хурал засаг даргын тамгын газар за тэгээд одоо төрийн байгууллагын олон сайхан одоо байгууллага хамт олон хамтарч өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны баруун бүсийн хурдан тэмээний уралдааныг одоо зохион байгуулж байгаа. За ингээд хурдан тайлагны уралдаан бол одоо үзүүчтэй өгөөчтэй одоо сайхан болж байна. За үзүүрлэг бол одоо 4 тайлаг дасраад удаагаар авсан. За энэ 4 тайлаг аргагүй одоо энэ цагт одоо хурдж аймаг бүсийн чанартай болон цом орон нутгийн чанартай наадмд бас айрыг төрүүлж байгаа ийм 5 тайлаг одоо дасарсан байна. За ар дээр 8 дугаартай хурдан тайлаг 5 дээр Өмнөг аймгийн уран дэсэм байж за Ламжуун ууган баярын одоо хурдан тайлаг байна. За цом орон нутгийн чанартай олон наадмд бас айрыг төрүүлж ирсэн ийм хурдан тайлаг одоо хурдан тайлагны уралдааны хөтөлбөр авсан. За ингээд үзүүрийн 4 тайлаг одоо манай зурлаач харуулж хэлсэн. Хамгийн наглаар Өмнөг аймгийн Баян Овсын аймгийн алдарт уяач Батрын догоог одоо ойж хурдлуулж байгаа. За Өмнөг аймгийн Булган сумын уяа Сумьядржийн Үлций дүүрэнгийн одоо хурдан шар тайлаг наадлаар зүтгэсэн байна. За өнөө жил одоо Түмэн тэмээнийхэн баян наадманд аймгийн баян наадманд аман үзүүнд одоо ордолсон Баян Овсынхаа баян наадманд одоо төрүүлсэн тайлгаа. За 4-дөр 9 дугаартай хурдан тайлагуудаа гарч ирсэн. За энэ тайлагууд одоо Өмнөг аймгийн Мандал Овсын Сумьядрд байж Эренчин Бадмын за гам бэлгийн ойж хурдлуулж байгаа. За өнөөдөр одоо Өмнөг аймгийн засаг дарга Насан буянгийн инкутын одоо нэр дээр одоо мордсон байгаа харагдаж байна. 9 дугаартай уралдааны одоо номер замд гарсан. За цааталт нь Өмнөг аймгийн 3 дэсгийн сумын уяач мөнгө цэцгийн мөнгөн шагагийн одоо хурдан шар тайлаг Жордан шар нь одоо сая Алтнуудад аман үзэнд одоо хурдалсан. За зөвхөн цаатал дээр 52 дугаартай хурдан тайлаг одоо гарч ирсэн байгаа. Өмнөг аймгийн Баян далай сумын уяа Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Чанарын Отгон Баатарын одоо хурдан халдар тайлаг гарч иржээ. Өмнөг аймгийн Баян далай сумын сумын алдарт уяач Бат сайхан уяа соёлын тааруулан хойж хурдлуулдаг. За ингээд энэ 4 тайлаг Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулж байгаа 2025 оны баруун бүсийн одоо хурдан тэмээний уралдааны за хурдан тайлагны уралдааныг одоо хөтлөөд инхүү за дөрүүлээ одоо сайхан одоо ингээд хараад ирсэн зүсгэж байна. За аргагүй одоо энэ намар болоод өвлийн уралдаануудаас одоо олон сайхан хариг төрөв өгсөн юм одоо 4 тайлгаа. За Өмнөг аймгийн Баян Овсын аймгийн алдарт Чулуунбаатарын Батрын догоогийн одоо хурдан шар тайлгууд одоо Баян Онгор аймгийн Баян Өндөрсөн яа Чимэдэржийн ботгон дэмэн. За ер нь одоо ботгон торгон цагаас одоо орлсон аймгийнхаа баруун бүсд одоо очиж төрүүлж ийсэн. За тэгээд торгон цагаас Өмнөг аймгийн Төмөн тэмээний баян наадмад айргаж ийсэн. За 4 тайлгны ар дээр 5 дээр одоо Өмнөг аймгийн 3 дэсэм уяач Ламжуун ууган баярын одоо хурдан тайлаг одоо Дэлдэн улаан гэдэг одоо хурдан тайлаг одоо 5 дээр одоо оршиж байгаа. За ингээд үзүүрийн 4 тайлагны оролцонд үзүүштэй уралдаан гарахандаа үзүүрлэг одоо хэн дөрүүлгээ одоо тун удахгүй үзүг ах. За Батрын догоогийн одоо хурдан шар тайлагууд одоо хөдлөөд одоо гард ирсэн. Мөнгөцгийн мөнгөн шагагийн одоо хурдан тайлаг бол 2 дээр. За цааталт нь одоо Өмнөг аймгийн Баян далай сум байж Бат сайхны одоо ойж хурдлуулж байгаа. За хиний тайлаг Чанарын Отгон баярын одоо хурдан тайлаг Өмнөг аймгийн Баян далай сумын Тэмээн соёл уралдааны холбооны дарга одоо Отгон баярын одоо хурдан тайлаг гараад ирсэн бол 4-дөр Өмнөг аймгийн Мандал Овсын уяач Эренчин Бадмын гам бэлгийн үед ойж хурдлуулж байгаа Насан буянгийн инкутын одоо тайлаг одоо 4-дөрөө. За 5-ын тайлагч бол араас бол одоо зүтгэж байгаа юм байна. 8 дугаартай хурдан тайлаг одоо оршуулж байгаа. За ингээд энэ 5 тайлаг бол одоо арын 3 тайлаг арын тайлагуудаас итгээд одоо хол салсан. За ер нь бол одоо арын тайлагуудыг авахааргүй одоо ингэж одоо холдож байгаа. За 5-ын тайлаг бол 8 дугаартай уралдааны замд орсон. Өмнөг аймгийн 3 дэсэм үе Ламжуун ууган баярын одоо Дэлдэн улаан гэдэг тайлаг шүү үзэгчтэй. За Цом орон нутгийн чанартай наадмад хэд удаа хайрагдсан бооцоод одоо Өмнөг ноён за Сэврээ 3 дахь чиглэлээ одоо бооцоод уралдаан болон за нэрмжит уралдаанууд одоос нилээд одоо хайрагдсан ийм одоо хурдан тайлаг бол 5 дээр гараад ирсэн одоо уршиж байгаа. За ингээд үзүүрийн 4 тайлаг бол одоо яг л байр хിവэрээ яваад байна. За одоо Өмнөг аймгийн 3 дэсэм үеч мөнгөцгийн мөнгөн шагийн шайлаг 4 дээр юм байна. За 2 дэх Өмнөг аймгийн Мандал Овсын үеч Эренчин Бадмын гам бэлгийн ойж хурдлуулж байгаа. Өмнөг аймгийн засаг дарга Насан буянгийн одоо хурдан тайлаг бол одоо 2 доо ороод ирсэн байна. За 3 дээр 52 дугаартай оролдсон Өмнөг аймгийн Баян далай сумын за сумын алдарт уяач
бат сайхны үе хөрлөж байгаа Баянлаа сумын Тэмээ соёл уралдааны одон өдргөө Чанарын Отхон баатарын одоо тайлаг одоо дөрөвдөр явж байгаа. За ингээд барай одоо орцсон одоо үзүүрийн тайлагнууд одоо зүтгэж байгаа харагдаж байна. За ер нь одоо барай одоо орцсон. За Батрын дагоогийн одоо үе хөрлөж байгаа Өмнө Говьмгийн Булган сумын уяач Үлзий дүүрэнгийн Сумья дөржийн Үлзий дүүрэнгийн одоо урдан шар тайлаг холхон тасарч эхэллээ. Аргагүй бол одоо авраг тайлаг дөө. Аймаг сумын шанарт олон наадам тайлагдж дөрүүлсэн. За ингээд Өмнө Говьмгийн Булган сум зохион болгож байгаа 2020 оны баруун бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан тайлаг бариад орж ирээд Өмнө Говьмгийн Баян улсын аймаг алдарт байж Батрын дагоогийн үе хөрлөж байгаа Булган сумын уяач Сумья дөржийн Үлзий дүүрэнгийн одоо хурдан тайлагдаад төрүүлээ үзэгчтэй. За нөгөө гураас хол тасаргаа одоо орж ирсэн. За хоёр дээр Өмнө Говьмгийн Баянлаа сумын Тэмээ соёл уралдааны холбооны дэргүүн. За Чанарын Отхон баатарын одоо хурдан хөх тайлаг халдар тайлаг амын үзэнд одоо урдаллаа үзэгчтэй. За 3 дээр гам бэлгийн одоо Өмнө Говьмгийн Баянлаа сумын уяач Эренчимбадмын гам бэлгийн үе хөрлөж байгаа Өмнө Говьмгийн дарга Насан буягийн инхтний одоо хурдан тайлаг одоо гурвалсан болвол за 4 дээр араас зүтгээд 8 дугаар одоо уралдааны замд орсон Өмнө Говьмгийн 3 дэс сумын уяач Ламжин Уган баярын одоо хурдан Дэлдэн хөх гэдэг тайлаг улаан гэдэг тайлаг аргийн 4 одоо урдаллаа. За ингээд одоо үзүүрийн 4 тайлаг бол одоо хол тасархаа орж ирсэн. За 5-ын тайлаг одоо араас зүтгээтэй орж ирж байна. Үзүүрийн 4 тайлаг бол одоо этгээд одоо хол салж ингэж одоо тайлагны уралдааны үзүүрийн тайлагнууд одоо холдож одоо орж ирлээ. 5-ын тайлаг одоо орж иж байгаа шиг байна. За үзүүр дээр бол жоохон зогсож ил байх шиг байна. За тэгээд одоо зүтгээд одоо ороод ирлээ. За 11 дугаартаа хурдан тайлаг бол Өмнө Говьмгийн Номгон сумын уяач Сайн заяагийн Мөнх голдын улаан тайлаг гээд хайргийн 5-д одоо хурдалж байна. За бүр хэрэгээд одоо за ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдаан амжилттай явагдаж одоо өндөрлөж байна. Ингээд таавханд хурдан тайлагны уралдаанд хүрлээ. Булган сумынхаа баруун улсын за өргөмжлөл эрхэм хүндэт найз маань тайлаг Үлзий дүүрэн өргөө танилцал манай Булган сумын залуу яач Сумья дөржийн Үлзий дүүрэн гэдэг тайлаг сайхан харагдсан байна. Баяр хүргэе. За баярлаа. Өргөө сайхан танилцал хаана. аман хөзөөнд За би Өмнө Говьмгийн Мандлаа сумын дэргөө Эренчимбадмын гам бэлэг гэж юм байна. Баяр энэ жил хэдэх уралдаан болж. За энэ жил 4 уралдлаа. Тэ 2 төрүүлж 1 ам үзүүч. Тэвэн сайхан Булган сумынхаа баруун бүсийн наадамд ирж амжилттай сайхан уралдаад. За намайг Өмнө Говьмгийн 3 дэс сумын 5 дугаар огийн сумын алдарт уяач Ууган баяр гэж юм байна. Тайлаг энэ жил хэдэх уралдаан. За тайлаг энэ жил 8 орлож. 6 орлоо. хурдан тайлаг тэмээний За ноён 3 дэс суманда Тагалбаг орлож байна да. Булганыхаа баруун бүсд ирж одоо тайлагаа сайхан арга 5 дахгүйсэн байна. намайг Номгон сумын Төгөнбагийн уяач Сайн заяагийн Мөнх голд гэдэг. За энэ жил одоо тайлаг хэдэх уралдаан уу? Энэ жил одоо ингээд 4-р нь уралдаж байгаа. За хаана орсон? Ер нь энэ жил ороогүй Номгондоо нэг явсан, Аймагт явсан, Дөрсөн усны уралдаанд бас явсан. Өдгийнхандаа сайхан булгачуудаа сайхан наадмын хэмжил өгөхгүй тий. За сайхан наадам байна. Ирж тайлагаа тавлууллаа. Сэтгэл их өндөр байна. За хэний хин блэ? Сайн заяагийн Мөнх голд. За тань нэртэй явсан тий. Тэгс. За Өмнө Говьмгийн Булган сум зохион байгуулагдсан 2025 оны Өмнө Говьмгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаа үзүүштэй олон сайхан баяр наадмаар дүүрэн өрнөж байна. За ингээд хурдан тэмээний эдийн шагнал гардуул арга хэмжээ эхэлж за тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тэмээнүүдийн эзэн хүмүүст нь баяр хүргэж шагналыг одоо гардуулж байна. За шагналыг за сум моён одоо хурлын дарга засаг дарга тэгээд өнөөдрийн баяр наадмыг зохион байгуулах комиссийнхан гээд төлөөллүүд нь хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тэмээнүүдийн эздэд нь баяр хүргэж өргөмжлөлийн медаль мөнгөний шагналыг гардуулан өгч цайшлах нь уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ. За Өмнө Говьмгийн Булган сумын иргэдийн дэлгч туурал засаг даргын тамгын газар за Өмнө Говьмгийн Булган сумын Тэмээ соёл уралдааны холбоо гээд за төрийн байгууллагуудын ажилтаа холбаагчид за хүүхдийн байгууллага за хөдөө аж ахуйн одоо салбарын хүмүүс гээд олон хүмүүсийн дэмжлэг тусал за хамтын ажиллагааны үр дүнд одоо Өмнө Говьмгийн Булган сумд одоо зохион байгуулагдсан 2025 оны баруун бүсийн тэмээний уралдаан болон за Тэмээ соёл уралдаантай холбоотой олон одоо арга хэмжээнүүд өргөн дэлгэр олон талын ач холбогдолтой зохион байгуулагдаж байлаа. За Булган сум зохион байгуулагдсан баруун бүсийн тэмээний баяр наадмын үеэр Тэмээн полоны тэмцээн зохион байгуулагдсан. За Тэмээн полоны тэмцээнд одоо 7 баг одоо бүртгүүлэн өрсөлдөж за 200-д хуваагдаж за тэндээс шилдэгүүдээ тодруулж за Тэмээн полоны тэмцээн өрсөлдөөнтэй өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм аа. За Өмнө Говьмгийн Булган сумын одоо тэмээчд малчид маань хизээнээсээ Тэмээн пологоор одоо олон сайхан амжилтыг гаргаж ирсэн. За сүүлийн жилүүдэд
Өмнөг аймгийн 70 цаад одод зохион байгуулагддаг Төмөн Тэмээний баярт Булган сумын одоо тэмээчид балчдын одоо хамтарсан Тэмээн полоны баг бол дандаа одоо шагнал байранд одоо шалгарсан. За ер нь одоо тэргүүн байруудын төлөө өрсөлдөг чадварлаг тэмээчид тамирчдаараа халдартай ийм нутаг юм аа. За ингээд өнөөдрийн одоо Тэмээн полоны тэмцээн бол өрсөлдөөнтэй олон сайхан шилдэг тоглолтуудаар өрнөсөн байгаа. За Тэмээн полоны тэмцээнийг зохион байгуулна гэдэг маань тэмээчид малчид маань бас баг хамт олон болж багаараа одоо сайхан уралдаан тэмцээнд орж за олмоор одоо тэмээгийн хийдлэг хунах за тэмээнийхэн одоо өв соёлыг хадгалж үлдэх гээд олон талын ач холбогдлыг харуулж за Тэмээн полоны тэмцээнийг Булган сумд одоо зохион байгуулагдсан Баруун Үсгийн Тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулсан гэж зохион байгуулагчийн зүгээс бас дүгнэн хэлж байлаа. За Тэмээн полоны тэмцээн эхнээсээ олон сайхан гал гарсан ганган одоо олон тоглолтуудаар үзэгч олон түвнийг суудлаас үнэлзүүлсэн ийм одоо өрсөлдөөн дүрм тэмцээнээр дүрм өрнөсөн байгаа. За ингээд Тэмээн поло тэмцээнд нийт 7 баг одоо өрсөлдөж шилдэгүүдэд тодруулахад Булган сум зохион байгуулагдсан Тэмээн полоны тэмцээний 1-р ойронд Өмнөг аймгийн Хан хонгор сумын Мэргэнхүй ахлагчтай баг тамирчид орсон бол за 2-р ойронд Булган сумын Даал багийн Ганхүй ахлагчтай баг тамирчид орж за 3-р ойронд Хаан хонгор сумын Батчулан ахлагчтай баг тамирчид орж бусын гам анлаасан юм аа. За ингээд одоо Булган сумын тамирчид малчтаас гадна Хаан хонгор сумын одоо тэмээчид Хил залаа нутгийн одоо тамирчид ирж оролцсноор бас Тэмээн поло тэмцээн өрсөлдөөнтэй сонирхолтой болж шилдэгүүдэд тодруулсан. Баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр Тэмээн полоны тэмцээнд 1 2 3 дугаар байр буюу шагналт байранд одоо шалгарсан тэмээчид баг тамирчдын одоо шагналыг за сум орон нутгийн удирдлагууд за зохион байгуулах комиссийнхны зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн. За өрөмжил медаль, мөнгөн шагналыг одоо гардуулан өгч цаашдынх нь уралдаан тэмцээнд нь амжилт хүссэн юм аа. Баяр хүргье. Одоо поло тэмцээний төрөлд одоо багаараа сайхан тэргүүн байр шалгарлаа. За баярлалаа. За өөрөө болон багийнхаа гишүүдийг танилцуулах уу? За манай багийн гишүүд манай нэг ногдтой. Хэдэн сайхан найзууд баг болон тоглож байна. Да. За полоны спортоор хэдэн жил хичээлж байна? За нэг 18 9 жил хичээлж байна да. За Өмнөг аймгийн 2025 оны Баруун Үсгийн Тэмээний Өсгийн уралдаан болоод Тэмээний баяр наадам Булган сумд одоо үнэхээр өргөн дэлгэр зохион байгуулалттай олон талын одоо ач холбогдолтой Тэмээн соёл уралдааныг бас олон нийтэд судалжилсан олон удаа уралдаан тэмцээнээр дүүрэн болж өнгөрсөн байгаа. За ингээд Тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагдсан за Тэмээний өв соёл тэмээчдийн ур чадварыг харуулсан тэмцээн бол багийн тэмцээн байсан юм аа. За ингээд одоо багийн бүхэн тэмцээнд нийтдээ 6 баг одоо бүртгүүлсэн өргөн дэлгэр ийм үзүүштэй олон түмэнд одоо Тэмээн соёл за Тэмээний одоо өв уламжлал Тэмээг одоо унаж идэх Тэмээн жингийн одоо мэдлэгийг бүтчихсэн за хүүхэд багчуудад одоо Тэмээний энэ сайхан өв соёлыг харуулсан ийм багийн бүхэн тэмцээн зохион байгуулагдсан гэдгийг хэлэхэд таатай байна. За багийн бүхэн тэмцээнд нийтдээ 6 баг одоо өрсөлдсөн. За тэмцээний төрлөөд бол багийн аглагч нар Тэмээн дээрээс одоо шагаа шүүрж за хэр олон шагаа шүүрсэн амжилтаараа багтаа оноо цуглуулсан. За шагаа шүүрэх тэмцээн бол одоо тусдаа зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс одоо Төмөн Тэмээний баяраас эхлээд багийн одоо төрөлд орсноороо за тэмээчид малчид маань бас багаараа одоо энэ тэмцээнд бас оролцох итвэх санаачлаг бол бүрдэж байгаа гэсэн. За ингээд одоо эхний ээлжинд манай багийн бүхэн тэмцээнд оролцож байгаа багийн аглагч нар одоо шагаагаа шүүрж за улмаар одоо багаас нэг хүн буйл зорсон. Буйлыг зорно гэдэг бол одоо зөв дэгшгэн за үзүүрийн Тэмээнийхээ хамрыг одоо өвдөхгүйгээр хурц үзүүртэй ямар нэгэн яр баахгүйгээр ингэж буйлыг одоо цэвэрхэн бөгөөд зэгцтэй гоёмсыг одоо зорохыг илүүд үзэж тэмцээний шалгуур байдаг. Нэг гишүүн буйл зорсны дараа гараад нэг гишүүн бурамтаг одоо томсон. За бурамтгаар тэр ногт хийгээд за тэгээд бөөнөр хангал тэмээн дээр очиж за тэгээд хангал эмнэг тэмнэгээ буйллаад за тэндээс одоо багийн нэг гишүүн хангал тэмээгээ одоо тойлуулж за хэр хугацаанд ямар хөө байдалтай за ур чадвартай одоо тэмээн дээрээ тогтож үзэгч олон түмэд Тэмээн соёл Тэмээний одоо энэ эдлэгээ унлагааг харуулсан байдлаар нь тэмцээний дүнг өгөх журмаар одоо шүүгчийн зүгээс харж дүгнэж одоо Тэмээтэй бүх багийн тэмцээн маань бас өргөн дэлгэр зохион байгуулагдсан маа. За энэ үеэр мөдөө Тэмээ хомнох багаараа Тэмээ хомсон. За Тэмээ хомнох гэдэг бол одоо бас ачаагаа зөв тэгшхэм өгөөд одоо бас холын жинд явахад бол нурхааргүй Тэмээндээ түүргүүгээр одоо бас хомсон байдлыг бас шүүгч нар бас сайн харж дүгнэж үзсэн байгаа.
За ингээд 6 багийн тэмцээн бол үнэхээр үзүүштэй. Бүгдээрээ одоо баг хамт олон болсон. Тэмээнийхэн баярт бас олноор одоо бэлдсэн, багаараа одоо бас хамтарч бэлдсэн ийм ур чадварын тэмцээн. Өргөн дэлгэр хөдөгч олон түмэн наадамчдыг одоо баясгасан ийм сайхан уралдаан тэмцээн болж өндөрсөн байгаа. За ингээд Өмнө Говьмгийн Булган сум зохион байгуулагдсан 2020 оны баруун бүсийн тэмээний уралдаан болоод за тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагдсан багийн бөөхө тэмцээний дүн гарахад 1-р нь за Булган сумын дэм багийн Төмөн юм ахлагчтай Арц богд баг 1-р нь орсон бол за 2-р нь Даал багийн Ганхуу ахлагчтай Оторчин жинчин баг орж за 3-р нь Хавцгаат багийн Найдан жам захлагчтай Хавцгаат баг одоо орж одоо бусдыгаан одоо манлайлсан юм байгаа. За ингээд тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагдсан за багийн бөөхө тэмцээнд амжилттай оролцож тэмээнийхээ өв соёлыг харуулсан энэ сайхан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын одоо шагналыг гартуулсан баяр наадмын шагнал гартуулах арга хэмжээний үеэр Сосомор нутгийн удирдлагууд за баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч тэмээчидтэй мачидаа амжилт хүсч сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байлаа. Багийн бөөхө төрөлд одоо багаараа хамт оролцож одоо тэргуун барьж шалгарсан байна. Баярлалаа. За багийнхаа гишүүдийг бол өөрийгөө сайхан танилцуулъя. За би Өмнө Булган сумын 1-р малчин Төмөн юм гэдэг юм байна. Багийн гишүүд нь ямар уцалтай орсон? За манай дүүнэр гамаа Зандар сүрэн Сондовэр Баян мөнх бөөхө тэмцээнд одоо багаараа сайхан оролцож 3-р байранд шалгарлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За өөрсдөө багийнхаа гишүүдийг танилцуулъя. Хаанаас оролцож байна? За энэ манай Хавцгаат багийн Бямж охин Отгон жил ах маань байна. Отгон сумын ах маань манай дүү Ууганбат гэдэг залуу байна. Энэ төрлийн тэмцээнд өмнө нь юу н орж ирсэн үү? Энэ төрлийн тэмцээнд өмнө орж ирсэн. Эрхэм мэдээд үзэгчдээ Өмнө Говьмгийн Булган сум зохион байгуулагдсан Өмнө Говьмгийн 2025 оны баруун бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан тормны уралдаанд одоо бүрдэгдсэн хурдан тормнууд одоо гараан 6-аас эргэж байна. За нийтдээ 25 хурдан тормны уралдаанд 26 торм одоо бүрдэгдсэн байна. За энэ намар өвлийн уралдаануудад аймаг бүс, улсын бүсийн уралдаануудад төрүүлж яригдсан ийм одоо хурдан тормнууд Өмнө Говьмгийн Булган сум зохион байгуулагдж байгаа өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдаанд одоо бүрдэгдсэн байгаа харагдаж байсан. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдаан үзүүштэй болондоо гал гарсан ганган сайхан уралдаан болон за цаатлаар одоо нэг хурдан торм нөлөөд үтгээд одоо гараа явчих шиг боллоо. Өмнө Говьмгийн баян талаас нь Эренчин бадмын гам бэлгийн одоо хурдан торм одоо халдар торм одоо хурдан тормны уралдааны хөдлөөд одоо гараа явсан. Тэр хар торм мөн шиг байна үзэгчтэй. За арын тормнуудын өнгөнд дөрөвдөр одоо Өмнө Говьмгийн 3 дэсмийн аймын бацаагийн үе чөрлүүлдэг. За энэ Өмнө Говьмгийн Булган сумын тэмээ соёл уралдааны холбооны өдргөм бүрэн жаргалын даансрын одоо урдан тормод гарч ирсэн харагдаж байна. За ингээд одоо манай зурлаач очиж байна. Улаан малгайтай уралдаан тэмцээн Өмнө Говьмгийн Баян уулсын аймаг алдартай Шаваатрын мөг түшингийн одоо урдан торм байна үзэгчтэй. Өнөө жил одоо энэ Дорн Говьмгийн Мандах сумын баяр наадамд одоо айрын 3 удаа урлуулсан торм бол араас одоо зүтгээтэй. За ингээд урдан тормны уралдааныг хөдөлж уралж байгаа тормод гарч байна. 9 дугаартай урдан хар торм одоо манай зурлаачийн дунд харагдаж ирсэн. За энэ одоо Өмнө Говьмгийн Баян Мандлаа уулсын үеэж Эренчин бадмын гам бэлгийн одоо хурдан халдар тормоо. За цаатлаа 17 дугаартай хурдан шар торм бол Өмнө Говьмгийн 3 дэсм байж мөнх цэцгийн мөнгөн шагаан одоо хурдан торм байна. Өнөө жил одоо энэ Дорн Говьмгийн улсын бүсийн уралдаанд айрын 4 удаа уралдсан торм шиг байна. 3 дээр Өмнө Говьмгийн Булган сумын тэмээ соёл уралдааны холбооны дөргөн за даансрынгийн одоо хурдан торм одоо хар торм 4 дээр одоо гарч ирсэн байна. 3 дээр гарсан байна. 4 дээр одоо 2 дугаартай хурдан торм одоо гарч ирлээ үзэгчтэй. Энэ Өмнө Говьмгийн Номгон сумын алдарт уяач бэлгүүний ууган баярын хүрэн тормоо. Өнөөдөр сумар нутгийн чанартай өнөө жилийн барилнаа баяр наадмуудаас тогтмол сайхан одоо урдаж байгаа торм 3 дээр одоо гарч ирсэн. За арын тормнуудыг одоо харуулж байна. Арын тормны өнгөн дээр 23 дугаартай Өмнө Говьмгийн Баян уулсын мэж инх хоёрын одоо урдан шорм одоо орцсон байна. Түүний аралтай Шаваатрын мөнх түшингийн одоо урдан торм одоо манай зурлаачийн дунд харагдаад өнгөрлөө. За 4 торм одоо арын тормсоо жоох одоо өндөрсөн байгаа. За цаатлаар Өмнө Говьмгийн 3 дэсм байж аймын бацаагийн одоо урдан халдар торм одоо уршиж байгаа. За энэ одоо өнөөдөр бүрэн жаргалын даансрынгийн нэр дээр одоо урдж байгаа юм байна. 2 дээр 17 дугаартай мөнх цэцгийн мөнгөн шагагийн одоо урдан торм Өмнө Говьмгийн 3 дэсм. За 3 дээр Хотон зэрэг 2 дугаартай уралдааны зам одоо морцсон урдан шар торм одоо уршиж байгаа. Өмнө Говьмгийн Номгон сумын үеэж бэлгүүний ууган баярын одоо урдан торм. За арын тормод одоо нэлээд зүтгээд орж иж харагдаж байна. 23 дугаартай Өмнө Говьмгийн Баян уулсын мэж инх хоёрын одоо урдан шар торм сая 3-4-ийн бүрд одоо шургаж байгаа харагдлаа. За тийм байна. За цаатлаар мөнх түшингийн одоо урдан Шаваатрын мөнх түшингийн торм. За 6
6 дор болох өндөр хэний тором шүү. За гам бэлгийн одоо хурдан тором одоо өршөлж байгаа. За арын тормнуудыг одоо манай зурлаач одоо харуулж гээсэ. 7 дугаартаа хурдан тором одоо сараас одоо зүтгэхэд нэлээд ширэг үйлдэл одоо орж ирсэн. За сая одоо манай зурлаачийн дүрмд одоо харагдаад өнгөрлөө. За 26 дугаартаа хурдан тором одоо бас нэлээд зүтгээд одоо орж ирж байгаа харагдаж байна. За энэ одоо 26 дугаартаа хурдан тором болоод Өмнөг аймгийн Сэврээсэн байж даваагийн ариун болдын одоо хурдан хог тормоо. За энэ улаан номертой хар тором бол Өмнөг аймгийн Мандалаа улсын уяач гам бэлгийн одоо хурдан хар тором байгаа наадлаар одоо өршөж байна. За хурдан тормын уралдаан дөнгөж иргээд одоо хөдөлгөөд одоо гарч байсан. За цаатлын тормод бол одоо нэлээд зүтгэж одоо уралдаж байгаа шүү үзэгчтэй. 52 дугаартаа Өмнөг аймгийн Баянгалаа сумын уяач Чанарын Отгонбаатарын одоо хурдан хог тором одоо сараас нэлээд зүтгээтэй орж ирээд үзүүрийн тормодоор одоо очиж байгаа харагдаж байна. 18 дугаартаа Өмнөг аймгийн Баянгал сумын аймгийн одоо Шаавтрын мөнгө төвшингийн одоо хурдан улаан тором одоо сарын тормодоос одоо зүтгэж орж ирээд үзүүр рүү гарч ирж байгаа харагдаж байна. За 2 дугаартаа тэр ягаан шар хөрөмтөө одоо уралдаанд Өмнөг аймгийн Номгон сумын сумын алдар доош бэлгүүний уган баярын одоо хөрөн тором. За энэ одоо Номгон сумын баярын наадам өнөө жил одоо саяар игдсэн тормдоо. За хурдан тормны уралдааны хар торм одоо өсөжсөн байгаа. За энэ одоо хар торм тогтоон зөрөг энэ хиний тормоо. Өмнөг аймгийн Булган сумын Тэмээн соёл уралдааны холбооны тэргүү бүрэн жаргалын дансрынгийн одоо хурдан хар торм одоо хөтөлцөө. За ингээд 23 дугаартаа торм Өмнөг аймгийн Баянгал сумын Чинквэрийн одоо хурдан шар торм. За хар торм өнөөдрийн тухайд бол одоо тунчигхан хөнгөн байгаа харагдаж байна да. Түмэн тэмнийхэн баяр наадмыг хөтөлж уралж байгаа дайлгаараа явцсан. За улсын бүсийн уралдаанд одоо бас хөтөлж уралж байгаа жоохон бас ханараад одоо гараа явцсан. За ар дээр 52 дугаартай Өмнөг аймгийн Баянгалаа сумын Чанарын Отгонбаатарын хог торм одоо бас харагдлаа. За үзүүрийн 3 тормыг одоо манай зурлаач харуулж эхэлсэн. За ингээд одоо бүрэн жаргалын дансрыг одоо хурдан торм хөтөлсөн. 2 дээр 23 дугаартай Өмнөг аймгийн Баян сумын Энквери одоо хурдан шар торм. За 3 дээр Өмнөг аймгийн Номгон сумын яач бэлгүүний уган баярын одоо хурдан хар торм. За 4 дээр 17 дугаартай Мөнгөцгийн мөнгөн шагагийн 3-ын торм одоо орж байгаа. Шаавтрын мөнгө төвшингийн одоо хурдан торм дээр 5 дээр ороод ирсэн ба харагдаж байна. За 7-8-ын бөөрөн дээр 6-7-гийн бөөрөн дээр Өмнөг аймгийн Баянгалаа сумын за Тэмээн соёл уралдааны холбоо дээр Чанарын Отгонбаатарын одоо хурдан хөх торм одоо орж ирсэн байгаа. За 8-ын бөөрөн дээр 7 дугаартаа хурдан торм одоо бас нэлээд зүтгэж одоо орж ирлээ те. За ингээд энэ тормнууд бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдааны хөтөлсөн араас одоо зүтгээд орж иж байна. Шар говцостой хөөхөд унтсан за жижигхэн одоо хурдан торм одоо араас одоо нэлээд зүтгэж ордорлоо. Энэ Өмнөг аймгийн Баянгалаа сум байж Зогтойрын шинэ хоёрын одоо хурдан торм байна да. Өмнөг аймгийн одоо өнөө жилийн за нэрэмжит уралдаан болоод за баг одоо том жижиг наадмууд саяар төрүүлсэн Зогтойрын шинэ хоёрын Өмнөг аймгийн Баянгалаа сум Зогтойрын шинэ хоёрын тормоос араас нэлээд зүтгэж одоо орж иж харагдаж байна. За ингээд одоо энэ тормнууд бол бөөндөө шухуу хурдан тормны уралдааны цул одоо гүйцэж задрахгүй аргагүй одоо энэ одоо цагт одоо уралдаж байгаа юм одоо хурдан торм. За түрүүний 7 дугаартаа тормд Өмнөг аймгийн Булган сумын яаш борын хатан болдын торм байж үзэгчтэй шар торм байна. 7 дугаартаа уралдааны цогт одоо мордсон торм бол Өмнөг аймгийн Булган сумын яаш борын хатан болдын одоо хурдан тормоо. За ингээд үзүүрийн 8 тормуудаа. За 8 торм бол одоо ингээд Өмнөг аймгийн Булган сум зохион болгож байгаа 2025 оны аймгийн бурхан бүсийн уралдааныг одоо хурдан тормны уралдааныг хөтөлсөн ингээд одоо уршилж байна. Өмнөг аймгийн Баян сумын яаш Шаавтрын мөнгө төвшингийн шар торм одоо жоохон хөлийнх нэрчин судраад одоо хойшоо сууж харагдаж байна. За тэр одоо хиний Зогтойрын шинэ хоёрын одоо шинэ хоёрын торм ороод ирсэн энэ шар говцтой ороод одоо унтсан. За Өмнөг аймгийн Баянгалаа сум байж Зогтойрын шинэ хоёрын одоо хурдан торм шүү. За наадлаар одоо уршилж байгаа. За нөгөө түрүү хөтөж өнгөн дээр одоо урдадсан Өмнөг аймгийн Номгон сум байж бэлгүүний уган баярын одоо хурдан торм за замаас одоо гараа авчлаа. За араас одоо зүтгэж байгаа жижигхэн шар торм бол одоо Өмнөг аймгийн Булган сумын уяач борын хатан болдын одоо хурдан шар тормоо. За ингээд 7 торм одоо үлдэж байгаа баха. 7 торм одоо өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн. За гарсан цагаас Өмнөг аймгийн Булган сумын Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн бүрэн жаргалын дансрынгийн одоо хурдан хар торм хөтөлсөн. 17 дугаарт хурдан шар торм бол одоо Өмнөг аймгийн 3 дэсм уяач Мөнгөцгийн мөнгөн шагагийн одоо хурдан торм. За Дорнон уцхан улсын бүсийн уралдаанд дараагийн 4 удаа хурдан тормтой адилхан харагдаад байна. Мөн баха үзэгчтэй. За наадлаар одоо шар говцтой өгд үндсэн шар торм одоо орж ирсэн. Өмнөг Баянгалаа сумын яач Зогтойрын шинэ хоёрын одоо хурдан шар торм. Өнөө жил одоо аймаг сум орон нутгийн чанартай нэрэмжит наадмуудаас олон удаа иргэдэд төрүүлсэн юм торм. За 4 дээр одоо Өмнөг аймгийн Баянгалаа сумын яач Энквэрийн одоо хурдан шар торм. За 5 дээр одоо цаатлаар одоо хиний торм одоо уршиж байлаа. Шаавтрын мөнгө төвшингийн торм одоо уршиж байлаа. За ингээд үзүүрээ 2 торм сугараад гараад ирлээ үзэгчтэй. Ганган чиг галтайган чиг сайхан уралдаан болж байна да. 52 дугаартаа уралдааны үндэс Өмнөг аймгийн Баянгалаа сумын Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Чанарын Отгонбаатарын одоо хурдан хөх торм наалтаа хар говцтой өгд унтсан. Цааталт нь Өмнөг аймгийн Тэмээн соёл Булган сумын Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн бүрэн жаргалын дансрынгийн одоо хурдан торм гэсэн. За аргагүй одоо Булган сум Хөрмөн сум хоёрын
За одоо Тэмээ соёл уралдааны холбооны тэргүүн 2 тэргүүний одоо 2 тором одоо өнөөдрийн баяр наадмын аймгийнхаа баруун үсгийн хурдан Тэмээний уралдааны хурдан тормны уралдааныг хөтлөөд одоо зүтгэж байгаа нь нэ үзэгчтэй. За ингээд энэ 2 тором одоо аль нь үзүүр дээрээ дийлэх үү гэдгээд одоо үзэх юм байлгүй дээ. За ар дээр бас л одоо авраг олон тормнууд одоо урагшилж байгаа да. За 2 тормод одоо машины имэлээр бол одоо 40-тэй дүүрэн 40-тэй одоо урагшилж байгаа харагдаж байна. Ингээд Тэмээний соёл уралдаан одоо хөгжиж байгааг илэрэл бол одоо Тэмээний хурд чилээчэд одоо их болсныг одоо харж байгаа. За үзүүр дээрээ тарлаж ганган уралдаан гаргаж байна. За 2 тором бол одоо холбоотой шохуу юм биш үзэгчтэй. За ингээд одоо өнгөн үзүүр дээр хэний тором төрүүлэх үү гэдгийг харъя. За ингээд Булган сум зохион болгоцсон 2025 оны аймгийн баруун үсгийн хурдан Тэмээний уралдааны хурдан тормны уралдаанд Булган сумын Тэмээний соёл уралдааны холбооны дөрвөн бүрэн жаргалын даансрангийн хурдан хар тором төрүүллээ. За өмнө аймгийн Баянлаа сумын Тэмээний соёл уралдааны холбооны дөрвөн Чанарын Отгон Баатрын одоо хурдан хөгтрөм аман үзүүнд одоо хурдлаа. За 3 дээр өмнө аймгийн 3 дэсмээ уяаж мөг засгийн мөнгөн шагийн одоо хурдан тором одоо хурдлаа. За энэ Бадам хамтын цолмон уяаж солон тараад орчуулдаг шаардлага мөн байгаа. За 4 дээр энэ хиний орд тоодж байна. Өмнө аймгийн Баянлаа сумын уяаж цогт хоёрын шинэ үеийн одоо хурдан шаардлага аймгийнхаа бүсийн уралдаанд айргийн 4-д одоо хурдалж байгаа харагдаж байна. За айргийн 4-д одоо хурдлаа. За бас одоо араас зүтгээд үзүүрлэгээ сайхан зүтгэсээр байгаад ингээд айргийн 4-д удаа хурдж байгаа харагдаж байна. За айргийн 5 дээр аль торм орж ирэхийг одоо бүгд харъя. За айргийн 5 дээр 28 дугаартай хурдан торм одоо орж ирсэн үзэгчтэй. За энэ өмнө аймгийн Мандлаа сум байж Төвшин баярын торм за Цуудлаар Шааватын мөнгө төвшингийн торм 6 додогийн бөөрөн дээр одоо хурдж байгаа шиг байна. Ингээд та бүхэнд хурдан тормны уралдааныг одоо хүргэлээ. Арын тормнууд бөөнд орж ирж байна. Хоёр дээр тором сайхан харид боллоо. За баярлалаа. Гурван дэс сумын Армийн Батцаагийн үйсэн тором багамаа. Мөнгөн шигэн дараа шилжүүлвэ. Булган сумын уяач бүрэн жаргалын даасран гэдэг юм байна. Улам хурдж байх болтугай. Иргэдийн дөрвөлтийн хурдын дарга засаг дараагаа тийм Булган сумын Тэмээний албаны дараагаар өчигдөрхөн сонгогдсон. Тэгээд явц Тэмээний үйлэрэг маань ингээд анхны нуурлаанд амжилттай л. Баруун бүсийн аймгийнхаа баруун бүсийн наадамд бас хүрэлцэн ирж тайлэг тором бас айргт тоолж бас үрхээр сайхан наадчих тийм ээ. За баярлалаа. Булганчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн наадам маш сайхан боллоо. Тором тайлаг хоёулаа амуу зүтлээ. Наадам сайхан болж байна. Тором тайлагныхаа талаар ярихгүй. Энэ жил одоо хаана уралж байгаа энэ жил тором тайлаг 3 уралдаад 3 айрагдсан. За баяр хүргэе. Өнөөдөр одоо баруун бүсийн уралдаанд одоо Тэмээгээ сайхан тормоо сайхан айргийн 4-өөр. Тэгэл айргийн 4-өөр урлаа. Тэгэл бас өндөр байна. За өөрийгөө танилцуулж хаанаас ирж оролцож байна? За нэг өмнө аймгийн Баянлаа сумын залуу шинэ үер гэдэг юм байна. Орныхаа талаар энэ өнөөдөр энэ жилиг 9-т оролцож байна. За хаана оролцож? Бид оролдоод цогтоо төрүүлээд юунд Мандлаа одчиж амаа үзүүдэд юунд Баяа одчиж айргийн 4-өөр дөхөд тэгээд ирсэн тором байгаа. За хурдан тормны уралдаа үзүүштэй сайхан боллоо. Үзүүр дээрээ дөрөвгөө шийдсэн юм сайхан уралдаан болсон. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдаан, аймгийнхаа бүсийн уралдаанд төрүүж айрагдсан тормнуудын эздэд нь за сум орон нутгийн удирдлагууд баяр наадмын зохион байгуулах комиссийн хамт олонны зүгээс хөрөмшил медаль, мөнгөн шагналуудаа гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд торны уралдаанд төрүүж айрагдсан тэмээнүүдийн эздэд за хөрөмшил медаль, мөнгөн шагналыг гардуул цаашдынх нь уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ. За өмнө аймгийн Булган сум зохион байгуулагдсан Тэмээний баяр наадам холон сайхан сонирхолтой Тэмээн соёл уралдааны болон за Тэмээн одоо соёлыг одоо хөгжүүлэх за олон нийтэд сурчлах үйл ажиллагаагаар хөргөн дэлгэр зохион байгуулагдаж байлаа. За Булган сумд одоо зохион байгуулагдсан аймгийн баруун бүсийн Тэмээний баяр наадам үеэр зохион байгуулагдсан бас нэгэн одоо сонирхолтой уралдаан тэмцээн бол хангал Тэмээ туйлуулах сургах одоо тэмцээн байсан юм. За энэ төрлийн тэмцээн бол одоо тэр болгон одоо зохион байгуулагддаг. За ер нь одоо бас энэ Тэмээн соёл уралдааны баяр наадмуудад одоо төрлүүдээс төдийлөн хордгүй ийм бас уралдаан тэмцээнийг за энэ удаагийн одоо Өмнөг аймгийн баруун бүсийн Тэмээний баяр наадмыг зохион байгуулж байгаа Булган сумын одоо удирдлагууд болон за комиссийн хамт олон Тэмээний баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс оруулж өгсөн нь Тэмээчид малчид залуучуудын одоо талархлыг хүлээсэн ийм одоо бас арга хэмжээ уралдаан тэмцээн болсон юм аа. За хангал Тэмээг одоо туйлуулах сургана гэдэг бол Тэмээчин хүний за Тэмээ хэмээх Тэнгэрлэг амьтныг маллаж байгаа малчин хүний эрдэм за бас одоо эзэмслэг бас нэгэн одоо төрлийн одоо бас мэрэгжил юм аа. За энэ жуудахаараа одоо хангал Тэмээ туйлуулах тэмцээнд бол 15 одоо залуу ус оролцож эрийн жухаа эдрийн золбоогоо бусдад харуулж хангал эмнэг одоо Тэмээг туйлуулах тэмцээн өргөн дэлгэр өрсөлдөөнтэй өзөгч хүний
одоо уугаан дуу, халуун алгадаг шилтэн дундад өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм. За эхнээсээ одоо нэрсийг дуудаж шилдэгүүдийг тодруулж за ингээд хангал тэмээнүүдэд авчирж ирж туйлуулсан. За тэмээ туйлуулна гэдэг бол нэлээд одоо ур чадвар болоод за твсэр төвчээр за эв дүү гэдэг одоо бүхий л тэмээчин хүн малчин одоо залуучуудад олон зүйлийг одоо шаарддаг ийм зүйлээ. Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулагдсан 2025 оны Өмнөг аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан болон за Баяр наадмын хангал тэмээ туйлуулах тэмцээнд нийт 15 одоо тэмээчин оролцсноос за тэргүүн байранд Баянлан сумын Инх золбоо орсон бол 2 дугаар байранд Булган сумын тэмээчин Жаданбаа за 3 дугаар байранд Булган сумын Хавцгаадуугийн тэмээчин Найдан Жамц орж бусдыгаа манлайсан байгаа. За ингээд хангал тэмээ туйлуулах тэмцээнд амжилттай оролцож бусдыгаа одоо манлайсан тэмээчид малчдад за сум орон нутгийн удирдлагууд болон за Баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс одоо шагналыг нь гардуулан өгч цаашдынхаа ажил амьдралд нь болоод за уралдаан тэмцээн наадамд нь амжилт хүссэн юм аа. Тэмээ туйлуулах тэмцээнд төрүүллээ. За баярлалаа. Хаанаас ирж оролцож өөрийгөө танилцуулъя. Өмнөг аймаг Баянлан сум Инх холдын экслбо гэдэг байна. Бидний ч одоо хангал тэмээ туйлуулж. Өө энэ анхны оролдлогоор. Тэг анх удаа л орж үзэж байна. Сайн оролцсон. Тэглээ. Тэмээ туйлуулахад ямар вэ? Эвгүй л тийм. Тэмээний баярынхаа наадам сэтгэлээс уулзах уу тийм ээ. За өнөөдөр Өмнөг аймгийн баруун бүс хурдан тэмээний уралдаан Булган сумын тэмээний баяр 2025 арга хэмжээ маань маш амжилттай болж өндөрлөж байна. Тэгээд нийт 6 сумын тэмээчид хурдан тэмээ уяачид оролцсон. Цаг агаарын хувьд маш сайхан байлаа. Тэгээд баярын хувьд бол нэлээд өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ баяр баруун Булган сумын зохиогдоог бас 2-3 жил тасарсан байсан. Энийг бас улам жил болгон зохион байгуулж байгаа. Туйлах баяртай байна. Ямар ч байсан баярт оролцсон нийт тэмээчид болон үзэгчид маш өндөр сэтгэлтэй үлдсэн байгаа. Одоо сар шинэ баяр болох гэж байна. Нийт сайхан нутгийнхаа түмэндээ тэмээчтэй малчтай сайхан сар шинэ мэд. За энэ жид их сайхан жил, өнтөө сайхан жил болж байгаатай холбогдуулаад удахгүй сар шинийн баярыг нийт Булган сумынхаа малчид, хөдөлмөрчид, тариаланчид та бүхэдээ өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинэлээд онц цаараад сайхан аварж арай гэж хүсэж ирж байна. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээр Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулагдсан 2025 оны Өмнөг аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан тэмээний баяр наадмыг бүрэн эрхээр одоо сурвалжиж хүргэлээ. За ингээд тэмээний өв соёлыг олон нийтэд одоо сурчижсэн тэмээ хэмээх тэнгэрдлэг амьтныг дээдэлсэн тэмээгээ маллаж за хөдөө аж ахуйн салбарт одоо үнэтэй хөв нэмэр оруулж байгаа. Тэмээний уралдаан хөгжил өөрийнхөө хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгаа олон сайхан одоо тэмээчид малчдаан хоромшуулсан 2025 оны Өмнөг аймгийн баруун бүсийн одоо хурдан тэмээний уралдаан баяр наадмаас энэхүү нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ өргөн барьж өндөрлөж байна. За ингээ энэ сайхан нэвтрүүлгийг одоо бэлтгэж үзэгч олон та бүхний хүрдэөлөхөд бид хүнтэй хамтран ажилласан. За Өмнөг аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга түүний тамгын газар за баяр наадмыг зохион байгуулах комиссийнхондоо талархал илэрхийлье. За ингээ тэмээ хэмээх тэнгэрлэг амьтны буян за та бүхнийг үнэн мөнхөд итгэж хэвээж явах тухай гэсэн ерөөлөөр энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаж байна. За ингээ дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.